мотор. За өнөөдөр бүгдээрээ дараагийн 7 дугаар хуудас унших гэж байна. За хүний тарих нь штэ те. Тухайн үйлдэлийг ингээд автомат үйлдэл гэж байдаг. Хүний хийдэг автомат биш үйлдэлүүд гэж байдаг. Тэг хүн яадаг вэ гэхээр хүний тархинд ч одоо тархины урд хэсэг буюу ухамсарт шийдвэр гаргадаг нэг хэсэг байгаа. Бас ухамсаргүйгээр ингээд хийгддэг үйлдэлүүд гэж бас байдаг. За тэгвэл ямар үйлдэл нь ухамсартай хийгдээд ямар нь ухамсаргүй хийгдээд байгаа юм бэ гэдгийг ямар үйлдэл нь автомат болоод ямар нь автомат биш байгаа гэдгийг ингээд судалсан чинь хүний тарих ингээд цоо шин одоо орчинд очоод цоо шин үйл явдал нөхцөл байдалд орохороо тарих юу гэж ажилтдаг вэ гэхээр шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Одоо тарих өөрийгөө survive хийж те амьд авч гарахын тулд тарих маань өөрөө ингээд өөрөөсөө асуулт асуудаг юм байна л та. How do I respond гэж асуудаг те. Би яг яаж хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ? Би ямар хариу үйлдлийг үзүүлэх ёстой юм бэ гэж. За ингэхээр яадаг вэ гэхээр тарих маань болохоор тэр тухайн нөхцөл байдалд хамгийн сайн шийдвэрийг гаргахын тулд try буюу ийм туршилтуудыг хийж үздэг. За энийг хийж үзвэл яаж ийн ингүүл яаж ийн гэдэг ингээд эхний удаа ийм туршилтууд орлогуудыг хийж үздэг байгаа. За ингээх үед яадаг вэ гэхээр хүний тарих хамгийн дээд потенциалаараа ажиллаж идэг. Маш их энерги зарцуулж идэг байгаа. Одоо бидний эзэн хоол ундны ихэнх одоо калорийг тарих ашиглаад одоо тарих шатааж энерги зарцуулалтанд ашиглаж байгаа гэсэн. Яагаад тэгэхээр тархины мэдрэлийн эсүүдэд ингээд шинэ холбоосууд үсээд бүх information, data тэр өгөгдлүүд, мэдээллүүдийг ингээд процесслоод, анализ хийгээд ингээд аль шийдвэр нь надад ашигтай вэ, тэ? Би яах ёстой вэ гэдээ ингээд select хийгээд тарих одоо тухайн мөчөд маш өндөр ачаалттай ажиллаж байна гэсэн үг. Одоо нэгсэндээ бид нар компьютерийн ингээд товчлуураар ингээд интернет ороод Google дээр нэг хайлт хийхаар ингээд браузер маань уншиж идэг штэ, reading хийдэг шиг хэсэг хугацаанд би ингээд яг тарих маань ингээд анализгээ гаццсан байгаа гэж ойлгож байна. За энэ үед болохоор хүн нэгдүгээрт энерги зарцуулдаг. Ингээд байнга одоо тарих юм болгонд энгийн амьдралын жижиг үйлдэлүүд болгонд ингэж тарих маань өндөр ачаалттай ажиллах юм бол бид нар бараг амьдрч чадахгүй заяа. Тарих маань ингээ ачаалтад дийлэхгүй болно. Тийм учраас тарих өөрөө маш ухаалаг юм системтэй бүтээгдсэн юм байна л та. Бид нар шаардлагагүй одоо энгийн эсвэл олон давтагдсан үйлдэлүүдээ өөрөө автомат болгоод хадгалцдаг memory дотроо. Ингэснээр яадаг гэхээр би илүү энерги бага зарцуулалттайгаар илүү хурдан хугацаанд тухайн асуудлыг шийдвэрлээд тарих маань өөргөө ядраахгүйгээр өөртөө free space үлдээж байгаа гэсэн үг. Өөр зүйл дээр ингээд ачааллах чадамжаа үлдээгээд тэгээд тухайн үйлдэлийг илүү easy, хурдан ингээд хөнгөнд аваад гарчдаг. Энийг болохоор бид нэр шинжлэх ухаан тарих судлал талаасаа дадал гэж нэрлэдэг байгаа. За бүр жишээ авъя л да. Жишээ нь одоо та ингээд ажилласаа маш их ядраад таны хувьд ингээд маш их одоо сэтгэл зүйн болон мэдрэлийн ачаалттай ажлын ачаал өндөртөө өдөр өнгөрлөө гэж бодъё л та тэгээд гэртээ ирээд уцаа авахад ингээд суусан чинь айгүй гоё юм relaxing тайвшрах мэдрэмж авсан байна л да. Тэгээд энэ үед яадаг вэ гэхээр тарих одоо ийм explore хийж байгаа штэ хамгийн ихний шатнд ингээд за би амар ядарсан байна тэгээд уцаа авахад үддэм билүү гэд ингээд уцаа авахж үтсэн чинь тэндээс ийм unexpected reward буюу ерөөсөө ингээд төсөөлөөгүй ийм шагналыг авдаг гинэ. Тэр нь болохоор ингээд уцаа үзээд авсан тэр таашаал таны тархинд болохоор энэ хүлээгээрээ түр хүлээгээр энэ ямар сайхан мэдрэмж вэ? Би яг юу хийгээд энэ мэдрэмжийг авч үгээд меморидо хүчтэй хадгалцдаг. Тэгээд бид нар энэ уцнаас авж байгаа энэ таашаал маань тархинд одоо маш таатай байсан учраас дахин одоо яг ийм донтолт шиг те addiction шиг нэхэд идэг. Дараа нь таныг ядрах болгоно эсвэл стресстэх болгонд ингээд тарих цаанаасаа таныг ухамсаргүйгээр уцаа оролдохыг ингээд ятгадаг одоо байх нь л те. Тэгээд хүн яадаг гэхээр
уйд хараа ч юм уу эсвэл стресстгээрээ ингээл эсвэл ядархаараа зүгээр л хөвтөл ингээл уцаа ухдаг, суугаал уцаа ухдаг ийм рефлекстэй болж байгаа хгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ зуршил дадал гэдэг зүйл маань энэ тархины энэ нөхцөлт рефлекстэй холбоотой шууд уялдаа холбоотой болж ирж байгаа. Тэгэхээр одоо та яагаад би ингээд уцаа байнга ухаад идэг шалтгаан ойлгосон баг. Тэр нь утас ухахтай гол нь биш. Утас ухах үед авдаг тэр таашаал, утас авах үед танд төрдөг тэр сайхан мэдрэмжтэй холбоотой байх нь. За ингээд энэ байдлаараа feedback loop буюу ийм циклд орчдөг байгаа. Энэ үйлдэл маань ийм давтан хийгддэг. Тэгээд ийм 3 шаттайгаар эхлээд try хийгээд орлого хийж үзээд тэг бүтлгүүтээд дараа нь тэр үйлдэлээсээ суралцаад дахиад өөрөөрөө оролдоод ингээл тарих ийм байдлаар ингээд одоо хөгждөг ч юм уу асуудлыг шийдвэрлэдэг байхan л тээ. Энэ явц дундаа тухайн үйлдэлээс ингээд надад ямар нэгэн ашиг өгөхгүй байгаа үйлдэлээ одоо зогсоодог. Харин надад илүү ашигтай байгаа, надад таатай байгаа үйлдэлүүдээ болохоор дахин давтаж хийдэг. Ингэж давтаж хийх байдлаар хүний habit буюу дадал хэлбэрчдэг байх нэ. Яа өөр юу гарч ийн гэхээр бас нэг эрдэмтний хэлсэн алдартай quote гарч байгаа. Одоо хүний зан авирыг судалдаг нэг Джейсон гэдэг эрдэмтэн юу гэж хэлсэн бэ гэхээр хүний дадал зуршил гэдэг нь энгийнээр тухайн одоо амьдарч байгаа орчин нөхцөлдөө асуудлыг шийдэж болох хамгийн одоо best simple энгийн одоо хялбар арга гэж үздсэн байгаа. Бас хамгийн найдвартай арга. За яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр би дадал зуршлын юм давуу талуудыг та нарт дурдъя. Хамгийн нэгдүгээр болохоор дадал зуршил маань саяын шинжлэх ухаан талаас хүний тархины ачаалал энергийг хамгийн одоо ашигтай үүлийн коэффициентээр ашигладаг. Хүний одоо тархины ачааллыг багасгадаг гэж хэлж болно. Энгийнээр энерги ашиглалтыг багасгадаг гэсэн үг. Тэгэхээр дадал болцсон үйлдэлийг хийх үед тарих болвол тэр нөгөө эхний тэр оролдох, турших, бүтлгүүдэх, тэгээд анализ хийх тэр бүх үе шатуудыг ингээд алгасдаг юм байна л да. Шууд алгасаад тарих ингээд автоматар үлдчихэж байгаа учраас илүү бага энерги зарцуулдаг. Ингэснээр таны тархинд одоо ийм өөр зүйлийг ингээд ачааллах ийм free чөлөөт орон зай үүсэж байгаа. Тэг тархичин илүү бага ядарна гэсэн үг. Physically бие махбод юу ч гэсэн да бага ядарна. За тийм болж таарж байгаа. За нэгэнт одоо ингээд таны одоо үйлдэл чинь автомат болчлоо штэ. Юу ч бодохгүйгээр хийдэг болчлоо гэдэг маань нэг талаасаа одоо энэ нь ийм mental сэтгхүүн shortcut гэж байгаа байхгүй. Shortcut буюу одоо товчлсон зам гэх юм уу? Товч зам гэсэн үг. За яагаад тэгж хэлж байгаа гэхээр тухайн ингээд нөгөө нэг одоо нөхцөл байдал надад давтагдаад ирэх үед би дахин шинээр ингээд миний тарих тэрийг таньж мэдээд анализ хийгээд маш их энерги зарцуулах шаардлагагүй. Бас би ухамсар тухаанаараа дахин шийдвэр гаргах шаардлагагүй. Миний одоо unconscious буюу ухамсаргүй ухаанаараа илүү хурдан богино хугацаанд илүү амархан байдлаар хариу үйлдэлийг үзүүлнэ гэсэн үг. Өмнө нь хийдэг дадсан үйлдэлээрээ автоматар хариу үйлдэл үзүүлэхийг хэлж байгаа. Энийг л хүний зуршил одоо рефлекс гэж нэрлэдэг байгаа. За тэгээ энэ номон дээр хэлж байгаа хүний одоо дадал болвол маш их ашигтай гэдэг байгаа. Яагаад гэхээр ухамсар тухайн маань болохоор ухамсар тухааны тусламжгүйгээр тухайн үйлдэлийг хийх чадамжтай болж байгаа хгүй автоматар. Тэрний давуу тал нь юу вэ гэхээр бидний энэ conscious mind буюу ухамсар тухайн яаж ажилтдаг вэ гэхээр нэг моментод нэг цаг хугацаанд нэг л зүйл рүү анхаарлаа төвлөрүүлэх чадамжтай байдаг. Одоо хоёр зүйлийг зэрэг харж шийдэж чадахгүй гэсэн үг. Ийм байдаг учраас бас маш их цаг хугацаа зарцуулдаг учраас сул талтай бидний амьдралын одоо бүх л жижиг том асуудлуудад яг
conscious mind ашиглаад маш их цаг зарцуулаад маш их энерги зарцуулаад ингээл анхаарлаа төвлөрүүлээд шийдэх гээд ах юм бол хүн маш их ядарна. Харин энэ дадлыг бүтээсний ачаар бид нар одоо шүдэ угаахтаа ч юм уу байнга хийдэг үйлдэлээ хийхдээ одоо хүн бол хөлд орсон цагаас л алхсан учраас алхаж байхдаа би баруун хөлөө тавьж гин зүүн хөлөө тавьж гин ингээл боддгоо штэ. Өөр ингээл юм бодож сэтгэл ингээд дуу хөгжим сонсоод өөр зүйлийн тухай бодоод хүнтэй юм яриад бид нар алхаж чаддаг. Тэгэхээр энэ үйлдэлийг автомат болгосноор бидэрт ямар давуу тал үүсэж байгаа вэ гэхээр multitask буюу өөр олон үйлдэлийг ингэж давхар хийх потенциалтай боломжтой болж ирж байгаа байхгүй юу? За энэний давуу талыг гэх юм бол за ээжүүд сайн мэдэх бах. Одоо жишээ нь нэг эмэгтэйчүүдийн чинь амар multitasking гэдэг нь шүү дээ. Ийм олон үйлдэлийг зэрэг хийх чадамжтай. Жишээ нь ингээл жирийн баг ээж хүний нэг өдрийг харах юм бол гэрээ цэвэрлж явахдаа те ингээд давхар хоолоо хийж идэв шүү дээ. Ингээ хоолоо плеткэн дээрээ тавьсан тийм үү. Тэгснээ ингээд угаалгын машинда говцнуудаа ингээд хийцэн угааж идэг те. Давхар ингээ хүүхдээ саатуулж идэг. Эсвэл ингээд шалаа угааж явахдаа давхар ингээд одоо чихвчээ зүүцсэн ч юм уу эсвэл утсан дээрээ ч юм уу те подкаст тавьсан тэгээд ингээд юм сонсоод сурч идэг ч юм уу гих мэтчлэн юм олон үйлдэлийг давхар хийж чаддгийн нэг нууц нь юу вэ гэхээр эмэгтэйчүүд ээжүүд маань тэр автомат үйлдэлүүд нь илүү одоо өөртөө суудсан байдаг гэх юм өдөр болгон дахин давтаж хийсээр байгаа тэр гэрийн ажил нь гарт нь орцсон байдаг ямар ч одоо дадал болсон учраас автомат үйлдэл болсон учраас тийм их энерги зарцуулахгүйгээр анхаарлаа төвлөрүүлэхгүйгээр тэр үйлдэлүүдийг ингээ бүгдийг хийж чаддаг зэрэг. За бас нэг дадлын давуу тал юу вэ гэхээр дадал хүнд эрх чөлөөг олгодог гэж байгаа байхгүй юу? Бид нар бүгдээрээ л эрх чөлөөг хүсэж байгаа тийм хүн болгон эрх чөлөөтэй, чөлөөт цагтай байхыг хүсэж байгаа. Гэтэл олон тохиолдолд хүмүүс яг үүний эсрэгээр нь буруу боддог гэж байгаа байхгүй юу? Миний амьдрал хэрвээ дадал ингээд олон дадалтай болчих юм бол амьдрал маань ийм завгүй, эрх чөлөөгүй баригдмал тэ маш уйдгартай болно гэж боддог. Ингэж андуурдаг гэж байгаа байхгүй юу? Тэг яагаад андуурж ийн гэж үзэж байгаа вэ гэхээр номон дээр номын зохиолч маань маш гоё жишээ гаргаж хэлж байгаа. Жишээлбэл та ингээд амьдралдаа ямар ч дадал зуршлыг бий болгоогүй хүний амьдралыг ингээд төсөөлөд үзье л та. Тэгэх юм бол тэр хүний амьдралд ингээд илүү их freedom, эрх чөлөө байна уу? Эсвэл дадал зуршилтай хүний амьдрал нь илүү их чөлөөт цагтай байна уу? Та харьцуулаад үзээрэй. За жишээлбэл санхүүгийн эрх чөлөөг санхүүгийн сахилга бат зуршил дадал бий болгоогүй хүн байлаа гэж бодъё. Тэгвэл тэр хүн ингээд насан туршдаа л байнгын л цалингаас цалингийн оронд өрөөс үрийн хооронд те одоо санхүү бол байнга тэр хүний асуудал байх болно. Дандаа л санхүү мөнгөний асуудалтай байна. За эсэргээрээ биш. Мөн бас ингээд одоо эрүүл мэндийн сайн дадал зуршилгүй хүн бай гэж бодъё л доо. Тэгэх юм бол тэр хүн яах вэ гэхээр байнга л ийм ядарч сүлдсэн тэ тэгээд ийм ирч хүчгүй мөн ингээл өвчин зовлон ороосон тийм асуудлуудтай байна гэсэн. За өөр бас юу ээж болох вэ гэхээр суралцах зуршлыг өөртөө бий болгоогүй хүн яадаг вэ гэхээр бас л үргэлж бусдаас ард хоцорсон тийм болж үлддэг те. Тэгэхээр энэ бүхнийг ингээд хараад үзэх юм бол амьдралдаа дадал зуршил суулгаагүй хүн болвол илүү их стресстэй, тэгээд илүү их амьдрал нь нэмэх замбраагүй, илүү ачаалалтай, юм ядарсан, чөлөө зав цаг байхгүй, ер нь л ингээд уулзаад ярих юм бол дандаа л завгүй гэж ядарсан гэдэг л зүйлүүдийг тэр хүнээс сонсно. Харин тэгвэл эсэргээрээ амьдралаа ингээд дадал зуршлаар системчилчихсэн хүний амьдралыг харьцуулж үзье л та. Тэгэх юм бол тэр хүн нэгдүгээрт ингээд санхүүгийн сахилга бат зөв дадалтай учраас тэр хүн одоо цалингаа авсан бол одоо шууд хадгаламж руугаа хийдэг юм системтэй те шууд одоо хөрөнгө оруулалт хийдэг юм уу эсвэл зөв зарцуулалт нь орлогоосоо бага байдаг ч юм уу ийм зөв дадалтай учраас тэр хүнд ийм өөр шир одоо байнга санхүүгаар дутагдах эсвэл хүнээс зээлэх ч юм уу ийм шаардлагагүй амьдрал нь ерөнхийдөө зэгцтэй орлогоос үл шалтгаалan ямар ч лээсэн юм санхүүгийн байнгын дарам асуудалтай биш амьдрах бас боломж байдаг. За мөн дээрэс нь
эрүүл мэндийн зөв дадлыг тогтооцсон хүн бол одоо дасгал хөдөлгөөн, зөв хоолтыг амьдралынхаа хэв маяг болгоцсон тий. Зөвхөн ингээд турахын тулд л одоо шинэ жилийн өмнө ч юм уу тий эсвэл зуны өмнө 1-2 сар хийдэг биш. Яг л амьдралын нэг хэсэг нь болсон учраас тэр хүн угаасаа л тогтмол ирч хүчтэй тий ийм амьдралын зөв хэмнэлтэй, нойрн гүйцэд, хоол унд нь одоо зөв зохилгоотой, тэгээд ирч хүчтэй, эрүүл, илүү одоо өвчин зовлонгоос хол ийм амьдрах боломжтой болж ирж байгаа. За дээрэс нь суралцах чадвар зуршлыг тогтоосон хүн бол байнга одоо цаг үетэйгээ өөрөө хүл нийлүүлэн алхаж, өөрийгөө хөгжүүлж, шин боломжуудыг авах, хөгжиж дэвших ийм одоо боломж нэгдсэн байх боломжтой. За ингээд харах юм бол за энэ зуршлыг бий болгосон хүн, зуршлыг бий болгоогүй хүнийг би энэ номыг уншиж авах хэвээр яг юу гэж өөртөө зүүрлэж бодсон бэ гэхээр надад төрсэн жишээ нь яг нөгөө машинаар зүүрлэх юм бол автомат крофтой, механик крофтой машин гэдэг ярьдэн штэ. Тэгэхээр нөгөө нэг яг л тэр автомат машинтай адилхан зуршлыг бий болгосон хүн бол ингээл бараг автомат машин жолоодж байгаа юм шиг үйлдэлүүд нь өөр автомат болчихдөг гэдэг байгаа штэ тий. Энерги бага зарцуулдаг. Би байнга одоо араагаа солих шаардлагагүй автоматаар явна. Би зөвхөн ингээл толондоо хараад өрүүлээ арай л явхад болно гэж байгаа хгүй. Гэтэл механик машин бол аюу их ингээл дөрөв мөч мань ажиллаад ингээл аюу их анхаар шаардуулаад ядардаг штэ тий. Тэрэн шиг яг зуршлыг бий болгоогүй хүний амьдрал бол ингээд автомат үйлдэл багтай учраас үргэлж ингэж intentionally тий ухамсартайгаар ингэж маш их энерги зарцуулж ингээд хичээж амьдрах, хүчилж амьдрах шаардлагатай учраас тэр хүн механик машинтай адилхан юм шиг надад санагдсан. Тэгэд орчин үед бол одоо бүр ингээд зуршлыг тогтоох гоё арга замууд бий болсон тий. Тэгээд олон жил зуршлаа хэрэгжүүлсэн хүний амьдралыг бол би төсөөлөхтэй өгж утсан гэхээр бараг нөгөө одоо орчин үеийн нөгөө бүр автомат удирдлагатай машинууд гарсан маш Tesla ч юм уу тий. Бараг машин нь автомат хиймэл оюун ухаанаар жолоодчдөг. Бараг жолоо барьж авах үед нөгөө унтаад амарч болдог. Бараг тэрнтэй адилхан ингээд амьдрал нь айгүй зөв систем зуршил дадалтай хүн болвол бараг л Tesla машин шиг гэж би бол өөртөө зөвлөж ойлгосон. За тийм ээ. За тэгээд одоо хамгийн сүүлд нь тэгвэл энэ яаж тэгвэл энэ дадал зуршлыг чинь бий болох юм бэ гэдэг асуулт танд төрж байгаа. Тэгвэл яаж гэдгийг би танд 4 ийм үе шатыг шинжлэх ухаанаар одоо тогтоогдсон 4 ийм степ алхам байгаа. Тэр үе шатыг бүгдээрээ үзээд өнөөдрийн дугаарыг дуусгая. За энэ 4-ийг цээжлэх би энгийн аргыг зааж өгье. Миний ойлгосноор болохоор за ийм байгаа. Хамгийн түрүүнд ингээд дадлыг бий болгохын тулд хүн нэгдүгээрт нь штэ англиар Q гэдэг байгаа. Энэ нь болохоор ийм сигнал дохио хэрэгтэй гэж аахгүй. Тэгээ энэ нь яадаг вэ гэхээр хүний тархийг ингээд триггерлж өдөөж өгдөг. Одоо жишээлх юм бол бид нар одоо жишээ нь ингээд одоо юу гэдгийг те тархич өөрөө ийм сигналаар ажилтдаг зүйл байгаа аахгүй юу, мэдрэлийн систем. Жишээ нь бид нар одоо ингээд лимон гэдэг үгийг хэлээд ингээд лимоныг төсөөлөхөөр өөрийн мэдгүй ингээд араанаас шүүс ялгардаг штэ. Шүүс ялгараад идэг. Яг үүнтэй адилхан бидний тархийг ингээд сэдэж идэг юм дохионууд хүн болгонд өөр идэг. Энэ бол зуршлыг тогтоох нэгдүгээр шат байгаа. За энэний цаад одоо яг уу шинжлэх ухааны юу гэж тайлбарлаж байгаа юм бэ гэхээр хүний анхдагч одоо хэрэгцээнүүд байгаа штэ. Хүний хоол, хүнс те унтаж амрах энэ бүхэн одоо ингээд яадаг вэ гэхээр бидний бас ихний сэдэлт нь олдог. Жишээ нь одоо хүн хоолоо идэхийн тулд одоо ажилдаг ч юм уу те. За тийм байна. Эннээс одоо давсан одоо Масловын шатлалаар хэрэгцээний онолоор харах юм бол бүр анхдаг шатны дараагийн 2 дахь 3 дахь хэрэгцээнүүд байгаа штэ. Хүний одоо хүлээн зөвшөөрөгдөх, хайрлагдах, нийгмийн статус, байр суурьтай олох, мөнгө олох, эрх мэдэлтэй болох, алдартай болох гэдэг ч юм уу. Энэ хэрэгцээнүүд бол бас дараагийн өдөөгч хүчин зүйл болж ирдгээ гэж байгаа. За тэгээ энэ бүхний хүн ер нь яагаад хийдэг юм бэ? Яагаад хүн мөнгөний араас явдгийг? Яагаад хүн одоо сайхан хоол идэхийн төлөө ингээд хичээж зүтгэдэг юм бэ гэхээр энэ бүхний одоо хамгийн одоо гүндэх сэтгхүүн одоо шалтгаан нь
Өдөөлт нь юу вэ гэхээр яг хоёр зүйл байгаа гэж аахгүй. Нэгт нь survival буюу амьд гарах одоо зүүн гэдэг ба штэ. Амиа аврах тэр нөхцөл дээр нөхцөл дээр үүсэж байгаа. Нөгөө хоёрт нь болохоор нүхэн үржихүүн хэрэгцээн дээр үүсдэг гэж байгаа. Энэ хоёр болохоор бүх одоо энэ хүний одоо үйлдэлүүдийн аливаа үйлдэл хийж байгаа цаад мотивац буюу одоо үндсэн сэтлэн гэж үзэж байгаа юм л да. За тэгээд хоёрдугаар шатн дээр юу болж байгаа юм бэ гэхээр шунал гэж байгаа. Хоёр дахь нь шунал бол одоо хоёр дахь дадал тогтоох хүчин зүйл болж байгаа. Яагаад шунал гэж байгаа юм бэ гэхээр хүний тарих ингээд яаж ажилтдаг вэ гэхээр хүн ингээд гадаа дотоод орчноосоо хаана ингээд надад ийм одоо ашигтай таашаалтай зүйл байна гэдэг ингээд ухамсаргүйгээр хайж идэм байл та. За ингээд хайж явахдаа яадаг вэ гэхээр тухайн хийж байгаа үйлдэлд нь үйлдэлээсээ ямар нэгэн таашаал авахгүй ямар ч надад ашиг өгөхгүй байх юм бол хүн тэр үйлдэлийг хийх ямар ч мотивац байхгүй дахиж хийдэггүй гэж байгаа байхгүй. Хийж байгаа үйлдэл болгоны чинь цаана нэг тийм одоо юу гэх мотивашн байгаа тийм мотивац сэтэл байгаа. Тэр нь тодорхой хэмжээнд танд ашиг өгдөг. Одоо танд ямар нэг үр ашигтай таашаал өгдөг учраас та хийдэг. За жишээлбэл энгийнээр бодъё л да, өглөө босоод би дасгал хийж байгаа шалтгаан нь надад эрүүл мэндэд ашигтай учраас хийж гин те. Би яга ажилдаа явж байгаа юм бэ гэвэл амьд гарахын тулд хоол олж мөнгө олохын тулд ажилдаа явж гин. Би ягаад найзтайгаа ярьж байгаа юм бэ гэвэл найзтайгаа уулзаад ярих нь миний сэтгэл санаанд сайхан байгаа, тайвшруулж байгаа учраас гэдэг ч юм. Би ягаад утсаараа Facebook орсон юм бэ гэвэл энэ нь надад одоо бас кайфтай таашаал өгж байгаа болохоор гэдэг ч юм уу те. Нийгэм сошиал амьдралын хэрэгцээг хангаж байгаа. Ингээ харахаар хүний үйлдэл болгоны цаана энэ мотивашн гэдэг зүйл явж идэм байх. Тэгээд яагаад хүний зарим дадал хэрэгждэггүй юм бэ гэхээр тэр хийж байгаа дадал нь ямар ч тийм мотивашнгүй байх юм бол та хүчээр ингээд шахаад махраад бол явахгүй л гэсэн. Боломж урт хугацаанд бол энэ зүйл хэрэгжихгүй болчихж байгаа байхгүй юу? За ингээд шунлын тухай бас нэг жишээ ярих юм бол энэ шунал тэгээд тэр эхний нөгөө нэг өдөөгч хүчин зүйл хоёр бас хоорондоо холбоотой гэж байгаа байхгүй юу? Жишээлх юм бол одоо мөритө тоглоом тоглодог хүний хувьд тэр мөритө тоглоомны машин байгаа штэ, автомат машины дуу чимээ хүнийг триггерлж өдөөж өгдөг гэж байгаа байхгүй. Тэр нь одоо уруу татах сэдэх хүчин зүйлийг өгдөг. Гэтэл казино тоглодгүй хүний хувьд тэр чимээ ямар ч одоо өдөөлтөхгүй, ямар ч өөрт нь холбоогүй санагдана. Тэгэхээр хүн болгоны тэр триггер буюу өдөөлт нь өөр зүйл байдаг гэж ойлгож байна. Ижилхэн биш. Тэгэхээр та өөрийнхөө олох ёстой гэсэн. Тухайн зуршлыг дадлыг хэрэгжүүлэхэд намайг юу өдөөх вэ? Ямар бодол, ямар мэдрэмж, тэгээд бас ямар эмошн те сэтгэл хөдлөл надад энэ үйлдэлийг хийх сэтэл өгж ийн вэ гэдгийг олох хэрэгтэй гэсэн. Тэгээд сэтэл өгөөд өгсний дараа хоёрт нь шунал гэдэг байгаа шүү дээ те. Тэр шунал нь одоо миний тэр хоол идэх хүсэлтэй холбоотой юм уу, эрүүл байх хүсэлтэй холбоотой юм уу, ямар нэг мотивац цаана байна гэдгийг олно гэсэн үг. За 3 дахь шат нь юу вэ гэхээр одоо хамгийн гол шат буюу яг response үзүүлж байгаа, хариу урвал үзүүлж байгаа шат. За энэ шатн дээр бол жинхэнэ яг тэр дадал бол бий болдог. Одоо би дадлыг яг хэрэгжүүлж ийн гэсэн үг. За тэгээ энэ дадал хэр хүчтэй явах нь бол хэр зэрэг та мотивацлагдсан тэ гэдгээс бас шууд хамаарна. Мөн дээрэс нь таны бас чадвартай шууд холбоотой. Жишээлх юм бол таны хийх боломжгүй чадахгүй зүйл чинь байх юм бол тэр дадал хийгдэх магадлал нь бага. Харин жишээлбэл тэр нь танд хийхэд яагаад нүг simple 1% энгийн зүйлийг амьдралдаа дадал болгох гэдэг байгаа юм гэхээр хэрэгжүүлэхэд амархан байх тусмаа хүн тэр зүйлийг хийх магадлал нь өндөр.
хийх боломжтой болдог. Гэтэл хүн амьдралаасаа дэндүү тасарсан өөрийнхөө боломж чадварыг ингээд буруу тооцоолсон. Хит дээгүүр үнэлээд за би өдөрт 1 цаг дасгал хийнэ гэсэн. Гэтэл бодит адил дээр амьдралд нь 1 цаг чөлөө цаг байдаггүй. За үгүй 1 цаг яг хийх боломжгүй байхад энэ бол дэндүү нэг боломжгүй зорилго байгаагаас болоод тэр дадал бас явахгүй. Харин тэрний оронд магадгүй 5 минут 7 минут дасгал хийнэ гэх юм бол тэр хүнд магадгүй хэрэгжих боломжтой. Тэр таны тавьж байгаа дадал чинь, зуршил чинь таны чадвартай яаж холбогдож байгаа юм те. Жишээ нь би өдөрт 20 сунаа гэх юм бол миний гарын булчин хөгжөөгөл би шууд 20 сунаа чадахгүй. Тэр нь ямар ч боломжгүй гэсэн. Тэрний оронд 20 сунаахын оронд илүү амархан дасгалын хөдөлгөөн 20 удаа яад юм те. Энгийн өөр дасгал хийдэг ч юм уу. 5 удаа эсвэл сунаадаг ч юм уу. Ингээ өөрийн чадвартай тааруулсан үйлдэл хийх шаардлагатай гэж байгаа. Хамгийн сүүлийн алхам болохоор яг шагнал reward гэж байгаа. За энэ бол ерөөсө бүх зуршлын эцсийн зорилго нь гэж ойлгож байна. Тухайн үйлдэлийг та ингээ хийснээрээ та ямар шагнал авч байгаа юм, тань ямар ашигтай байгаа гэдэг нь бол гол зорилго нь байгаа шүү дээ, тий. За энэ 4 дахь шат болохоор 1, 2, 3 дугаар шаттайгаа шууд холбогддог. За жишээлх юм бол 1-р шат чинь бол миний сэдэгч хүчин зүйл байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энтэй яаж шагнал холбогддог вэ гэхээр тухайн үед тарих тэр сэдэгч хүчин зүйлийг хараад за би энэ зүйлийг идэх юм бол миний биеинд сайн юм байна. Би энэ дасгалыг хийх юм бол надад ашигтай би эрүүл амьдрах юм байна гэдэг ч юм уу те. Тухайн үйлдэлийг хийх сэдлийг төрүүлж байгаа. Шагналыг авах сэдлийг төрүүлж байгаа гэсэн үг. Хоёр дахь юм бол 2 дугаар шат нь шунал байсан тийм үү. Тэгвэл шунал нь яаж шагналтай холбож байгаа юм гэхээр уусаа шууд холбогдтой би энэ шагналыг аммаар байна гэд би шунж гин гэсэн үг. 3 дугаар үйлдэл буюу response миний яг үйлдэл хариу үйлдэл маань болохоор тухайн шагналыг авах яг боломжтой болгож ирж байгаа. Яг бодит хэрэгжүүлэлт нь гэж ойлгож байна. За тэгвэл энэ хамгийн сүүлийн энэ шагнал маань ямар ач холбогдолтой юм бэ гэхээр хоёр зорилготой. Нэгдүгээрт нь намайг сэтгэл хангалуун болгох тийм үү. Миний шунал хүсэл ингээд дарагдаад хангагдаад би сэтгэл хангалуун мэдрэмжийг авах нь нэгдүгээр зорилго. Хоёрт нь гэх юм бол бид нар суралцдаг гэдэг. Юу суралцдаг вэ гэхээр би энэ үйлдэлийг гээд давтан хийх юм бол ирээдүйд надад ашигтай. Энэ үйлдэл надад сайн юм байна. Надад илүү хэрэгтэй юм байна гэдгийг тарих рекорд хийгээд бичиж аваад дараагийн удаа тэр үйлдэлийг ингээ автомат болгож амьдралтаа хэрэгжүүлэх боломжтой болдог гэсэн үг. За ингээ хамгийн сүүлийн тэр reward буюу шагналын шатаа бити мартаарай. Олон тохиолдолд хүмүүс би ямар жоох хүүхдтэй байгаа биш би чихэр ахын тулд хийгээгүйгээд шагналын шатаа орхитуулсаас болоод хүн тэр зүйлээ дадал зуршил болгож чаддггүй. Яагаад гэвэл тарих маань сая бидний ярьсанчлан физиологийнхоо хувьд энэ зүйлээс ямар нэгэн таашаал ашигтай зүйлийг мэдэрж иж тэр нөхцөлд рефлекс болоод танаас дараагийн удаа автоматар үйлдэл болж гардаг юм байна л да. Тэгэхээр энэ дээр хамгийн сүүл би та нарт хэлэхэд би яагаад муу зуршлаа сольж чаддгүй юм бэ гэхээр жишээлбэл би өдөрт уцаа маш их ингэж ухдаг 1-2 цагийг дэмий өнгөрөөдөг байлаа л та. Тэгхийн бол уцаа ухдаг гэдэг маань миний дадал биш. Харин уцаа ухах үед миний тархинд ирж байгаа тэр таашаал, тэр кайф, тайвширлал нь болохоор дадал болж үлдэж байгаа юм байна. Тийм ч учраас тарих тэр мэдрэмжийг дахин авахыг хүсээд та уцаа ухамсаргүйгээр маш их үздэг болсон гэсэн үг. Тэгвэл энэ зуршлыг би яаж сольж болох вэ гэхээр за өнөөдрөөс эхлээд би уцаа үзэхгүй 2 цаг үзэхгүйгээр ингээ хүчээр хаах юм бол та магадгүй 1 сар 2 сар чадах бах. Үүний дараагаас та улам их уцаа үздэг, магадгүй уц үзэхгүй бол компьютеророо Netflix үздэг ч юм уу өөр зүйлүүд рүү донтож эхэлнэ. Тэгвэл энэ дадлыг яаж өөрчилж болох вэ гэхээр тэр хийж байгаа үйлдэл чинь цаана байгаа тархинд болж байгаа механизмыг нь ойлгоод миний тархинд тайвшрал амралтыг мэдрэхтэй ийм таашаал авах хэрэгцээ байгаа юм байна. Би энэ хэрэгцээгээ яаж зөв арга замаар хангаж болох вэ гэд
зөв дадлыг эсрэгээр бий болгох юм бол энэ буруу дадал чинь маш амархан танаас сална. Жишээлх юм бол та тогтмол өдөрт 7-8 цаг унтаж амраад амьдралын өдрийн хэмнэлээ зөв болгоод наранд дор хаяж 1 цаг 2 цаг гарч байх, цэвэр агаарт алхах, ус хангалттай хэмжээнд уух, зөв хооллох, магадгүй 5 минут ингээд ажил дээр нүдэ анаад бодлоо зэгслээд бясалгал хийдэг бол таны тарих хангалттай амарсан, тайвширсан байх учраас нөгөө нэг уцаа ухаад байх тэр хүсэл нь төрхөө болно гэсэн. За эсрэгээрээ тэгвэл зөв зуршлыг яаж бий болох вэ гэхээр өнөөдөр таны тогтоохыг хүсэж байгаа зөв дадал чинь хэрэгжихгүй байгаа шалтгаан нь хангалттай танд мотивац өгөхгүй байна уу? Эсвэл хангалттай сэтэл төрүүлэхгүй, миний шагналлын систем байхгүй байгаа учраас би хийхгүй байна уу гэдгээ шалгаарай. За ингээ миний засан бүх арга замыг хэрэгжүүлээд дадлаа амьдралдаа амжилттай хэрэгжүүлээрэй гэж өрөөе. Тэгээд өнөөдрийн дугаар ингээд дуслаа. Бүгдээрээ баяртай. Йоо бүр ядарчлаа. За дуусах уу?